Леополд ч юм бол яг энэ өөрийнхөө колонтой болно гэж яваад байгаа байхгүй. Ягаад гэвэл за энэ Бельгийн хаанууд мөнгнөөс өөр юу ч алга. Ирээдүйд хүчрэг тий олон улсын тайзан дээр гарах юм бол заавал надаа колон хэрэгтэй гэж бодсон. Тэгэд Конгод за боолын 8-ыг бууруулна, шинжлэх ухаан, гоё хүмүүнлэг юмнууд хийнэ гэж амлалтууд өгч байгаа. Тэр амлалтууд нь бол бүгдээрээ 100% худлаа. За тэгээд Конго мөрний хажууд байгаа резин тэгээд зааны ясыг борлуулалтанд гаргаад Леополд амир баян болж байгаа. За тэгээд Леополдын шунал гэвэл одоо энэ бүх түүхийн хамаг асуудал нь гарч ирж байгаа зүйл байгаа гэдэг. Эдгээр чинь яадаг байсан бэ гэхээр ингээд бүтэн тосгоно устгах чинь наал чинь ирчүүдийн нэмэгтэйчүүдийн хүүхдэд хамаагүй алангуудаа хүн алснаа батлах гад гарыг нь тацруулж чаддаг байсан. Конгогийн талаар зургнууд харах амар олон гаргүй хүмүүс байгаа гэдэг. Цагаан арьстай Европоос ирж байгаа цэргүүд маш их өвчөө авчихсан. Олон өөр твүүдээс ч хүн ойлцоход дандаа бие биендээ өвчөн өгж байгаа шүү дээ. Ялангуяа Европчууд ч бусад газрууд өвчөн тараадаг. Хамгийн багадаа 1 сая, хамгийн ихтэй 10 сая хүн амнасаа алдсан гэж ярьд юм бэл энэ 20 жилийн хугацаанд. Одоо энэ Конгод болж байгаа бүх зүйл чинь одоо энэ резин зааны ясыг ингээл гадагшаага гаргаад байгаа шүү дээ. Тэгээд энэ баялагч нь өөрсдийнх нь улсад нь бол ердөөсөө буцаж очоогүй. Одоо Монголд яа бас ирээдүйд л нэг ийм үнцэнтэй юм байх юм бол аваад гаргаал Монголын иргэд ердөөсөө хүртэхгүй бол бид нар ч бас ялгаагүй ийм сонин түүхэнд орох эрсдэлтэй байгаа байхгүй.